Hi. Бичлэгээр уулзааг уудсан байна. Тэгээд энэ удаагийн бичлэгээр бүгдээрээ бидний хамгийн дуртай Chinese snack гэдэг бичлэгний part 5 явах гэж байна. Тэгээд энэ удаагийн бичлэгний нэг сонирхолтой зүйл нь энэ бичлэг дээр одоо амсаж үзэж байгаа бүтээгдэхүүнүүдийг би өөрөө худалдаж аваагүй. Манай дүү надад сонгоод авчирсан байхгүй юу? Тийм болохоор бусад бичлэгүүдээс арай илүү бас сонирхолтой байх гэж найдчихээд бүгдээрээ амсаж үзье. Би уг нь бичлэгээ нөгөө нэг амарлаг ингээл урдаа ингээ бүтээгдэхүүнүүдэд тавьсан те нэг юм гоё гоё бичлэгүүд байдаг штеп. Яг тэгж хий гэсэн чинь би ерөөс уучраа олсонгүй юм. Сая баг ингээд нэг цаг нааша цаашаа энд нэг тавьж үзэл, тэнд нэг тавьж үзэл. Тэгээ сүултээ бүр болохгүй байна гэд зүгээр ингээд хийдэг шигээ хийхээр шийдээд байж гин. Бичлэг явж байгаа үстэй. Нэг сар бичлэг хийгээгүй байжгаад эргээд бичлэг хийсэн юм гоё юм. Тэгээ би яг өнгөрсөн жилийн үдээд яг анхны видеогоо оруулчихсан байхгүй юу? 7 сарын сүүлээр ч үлээ. Тэгээд бичлэг хийгээд яг 1 жил болох чинь. Тэгээд энэ бүгдээрээ одоогийн байдлаар 1126 байсан намайг сүүлд харахад тэгээ 1126 болсон байна. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд амар гоё юм. За хамгийн түрүүнд болохоор энийг амсч үзье. Энэ болохоор ийм амталцсан далайн байцаа юм шиг байна. Амталцсан далайн байцаа. Тэгээд би өөрөөсөө өмнө харж байгаагүй. Нэг бүрийн за энийг амсч үзье. Зүгээр яг л далайн байцаа л өнөртөж байна. Ямар нэг өөр хурц амтлагчны өнөр байхгүй. Гэхдээ гадуураа бол ийм давс байхгүй. Бид нар ер нь бол дандаа нөгөө нэг юм давсрахаг далайн байцаа иддэг шүү дээ. Энэ бол чихэрлэг юм байна. Дотроо цангис ч юм уу нэг тиймэрхүү төрлийн жимстэй юм байна. Тийм гоё шарж өгнөр дундаа юм нэг юм ягаан жимс байна гэж байна. Юм ягаан жимстэй цангис юм шиг. Тэгээд гүнжтэй өртөө. Чипсны оронд амны цугаа болгож идвэл айгүй гоё юм байна. 18 оноо. Монгол байдаг бол хаяа авч идэх зүгээр л юм байна. Хатаасан жимстэй гүнжтэй өртөө. Жохон чихэрлэг. Тамацаа айгүй гол нь түлхүү амтагдаж байна. Тэгээд хажуугаар нь жохон юм хатаасан жимс чихэрлэг амттай. Зүгээр 18 оноо. За дараагийнх нь болохоор за энийг идэж үзье. Энэ болохоор нөгөө нэг хуурай бэлэн гоо. Бэлэн нөгөө бүр бага ангид байхдаа, дунд ангид байхдаа ч үлээ. Ролтон юм жижигхэн ролтон амир ингэж хуурайгаар нийддэг байсан. Яг тэр юм шиг манай дүү надад хэлсэн. Энэ болохоор шууд ингэж нөгөө нэг цаанаасаа ингэж амталцсан юм гоё юм ингэ. Ролтын трик чинь тэгээд идэхдээ нөгөө доторх амтлагчийн эндээ асгах чагаад ингээд сэгсрээд тэгээд ингээд иддэг гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ болохоор ингээд шууд гоё юм цаанаасаа юм амталцсан юм байна. Энэ бол ногоон сангинтай юм шиг. Энэ бол яг л зүгээр ногоон сангинтай чипс л байна. Амт нь ямар ч тийм илүү дүүр амт байхгүй. Яг л ногоон сангинтай чипснүүд ямар байдаг яг тийм амттай. Зүгээр яг нөгөө нэг чипсных нь хэлбэр юм гомн шиг болгоцсон. Бид бол зүгээр л санагдлаа.
арай хөгжилтэй. Энд 10-аас 6 оноо. Зүгээр ямар ч тийм муухай амт байхгүй. Гэхдээ идээд зүгээр яг л чипс шиг юм байна. Тэгээ тийм амар ямар гоё юм бэ. Вау гэсэн юм байхгүй. Зүгээр энгийн болохоор 10-аас 6 оноо. За дараагийнх нь болохоор энэ эрдэнэ чихэр байгаа. Энэ Lego шиг хэлбэрнүүдтэй. Нүсмэс ингэс хэсэж байна. Lego шиг юм хэлбэрнүүдтэй. Тэгээд энэ гэрэл номторсон биш. Тэгийг удсан чи амар болохгүй байна. Өнөөдөр яг ч юм юу болохгүй. Тэгээд нэг юм Lego шиг хэлбэрнүүдтэй эрдэнэ чихэр байна. Энийг авсан шүү дээ. Энэ бичлэг маань нэг failтэй л байна да. Амар тийм гоё цэлцэгнүү шиг өнөр мөртөж байна. Амар тийм гоё жимсний гоё. Амар гоё юм шүү дээ. Тийм гоё жимсний гоё өнөр байна. Ямар ч тийм муухай биш. Одоо энэ хэлбэрийг хардаа яг юм Lego шиг. Давхар бас юм сүйтэй юм байна. Тийм болохоор амар гоё өнөртэй жамтчихад байгаа юм байна. Айлам, гүзэлзгэн, манго, торны амт нартай юм байна. Энэ ч амар гоё юм байна. Би сая ногоон айлмын идсэн. Энэ манго юм байна. Жимснийх нь амт нь айгүй гоё юм аа. Нэг гоё жимсний шүүс шиг юм шиг. Тэсний нэг тийм гоё йогурт амтагдаад, сүү амтагдаад. Эхлээд ингэж ажиллахаар зүгээр юм гоё. Чихэрлэг амт. Тийм зажлаад тахаар гоё юм жимснийх нь амтагдчих. Тэгээ яг энэ жимсний амтнууд нь амар нэг тийм гоё. Муухай нэг жимсний амтнууд гэдэг чинь юм хулигч юм шиг. Тийм биш. Яг нэг юм гоё жимсний амт. За би энэ тоор нь ханаа. Тоор нь болохоор юм. Үнэс та гоё юм байна. Би яаж дүүрэн амар эрзэн чихрэн дуртай байхгүй юм. Жаам гоё зөөлхөн. Тэсний юм гоё жажлуу штэ. Энэ нь би 10-аас 9 оноо өглөө. Asta гоё юм байна. Гэтэ мэдээж жоохон идээд байвал чихэртэй. Чихэр нь жоохон их юм шиг санагдлаа. Гэхдээ амт нь амар гоё. Гоё юм байна. За дараагийнх нь болохоор нэг юм юмнууд байна. Энэ одоо яг миний ингээд зүгээр хараад ойлгож байгаагаар бол самартай таарт юм уу хааш. Тиймэрхүү л юм шиг байна. Энэ нэг бол амар гоё амттай, нэг бол жоохон эвгүй амттай гэж байна. За энэ нөхөрчүүд би яаж задлах вэ?
За нэг юм самартай. Юу гэлээ? Дахиа билүү? Нэг юм хатуу амар юм бүр ингэ барцалтуулсан. Юм бэ? Самар ирээс юм шүү. Тийм. Ой бас хөөрхөн хатуу юм бэ. Ингээ бицрахгүй шний хүчтэй ингээд заамс шүү. Яг юм самар карамел тэгээд энэ бичэнтэй. Надад гэхдээ бичэн жоохон таалагдсан. Нэг юм вафлийн бичэн байдаг шүү дээ. Яг тийм бичэн байна. Тэгээ жоохон шүдэнд наалж бичэн нь. Бичэн нь шүдэнд наалдж байна. Энэ карамел энэ ч гэсэн шүдэнд наалдж байна. Жоохон өмнө дотор яг хасаад идэхэд жоохон тухгүй юм байна. Ийм хатуу тэгээд ингээ жоохон наалдаад, барцалдаад. Амтнаа айгуу цэвэрхэн юм байна. Амар сахар атлага, амар бүр бологдоод ахарт тийм самарны гүн тодоомтой бол алга. Айгуу цэвэрхэн энгийн. Зүгээр зөөлхөн гоё самар, хажуугаар нь гоё зөөлхөн карамел. Амар их сахаргүй байгаа нь амар таалагдлаа. Эндээс харах юм бол ингээ жоохон нэлуунч байж магадгүй юм шиг. Тийм бол биш байна. Өндөр нь бол айгүй яг тэр дахиач юу л нэг тийм нэг чихэр байдаг да. Амар хатуу. Яг тэр өндөрч. Энэ 10-аас 7 оноо. Жоон тэр шүдэнд барьцалтж байгаа. Өнтер нь жоохон тэгээд энэ гаднах бичэн надад таалагдсангүй. Бусдаар бол гоё амттай юм байна. Тийм учраас 7 оноо. За дайжуур нэг юм сууч. Энэ сууг би яг өмнөх бичлэгнэрүүд дээр оруулсан шүү дээ. Тэгээд энийг би бас Монголд юу дэлгүүрүүдээр харсан. Том сүлжээ супермаркетуудаар. Яг тийм гоё хуурай сүний хамттай юу. Монголд нөгөө нэг өглөө гэдэг нэг сүү байдаг шүү дээ. Тэрнтэй айгуу тустай амттай. Хуурай сүү айгуу төлгөө амтагдсан. Тэгээ чихэртэй. Тэгтээ гоё. За одоо болохоор энийг үзье. Энэ болохоор амар юм эсгэлэн ийм чихэр юм шиг энэ дараа юм. Тэгвэл эрзэн чихэр. Ингэж харагдаж байна. Энэ sour酸байгаа хгүй юу? Тэгээд хэр эсгэлэн гэдгийг бас хамтдаа харъя. Яг энэ шиг юм царай гарах нь уу гарахгүй нь харъя. Ямар ч тийм эсгэлэн юм бол өнөртөхгүй зүгээр яг тоорл өнөртөж байна. Ийм эрзэн чихэр. Зүгээр амар гоё тоорын амттай гоё эрзэн чихэр. Маш бага хэмжээтэй, бүр маш бага хэмжээтэй эсгэлэн юм нунтахаар бүрхсэн юм байна. Маш бага. Эсгэлэн бараг л биш. Бараг бүр илүү чихэрлэг амттай. Тэм гоё зөөлхөн гоё амттай. Энэнд Үгүй яач юм луйрдуулсан юм шиг мэдрэмж төрөөд байгаа учраас 5 оноо өглөө. Амт нь бол гоё. Гэхдээ эсгэлэн бол байсангүй. Тийм болохоор 5 оноо. Тэгээ дахиж авч идүүл авч идэхээр юм байна.
нэг юм байгаа. Энэ болохоор хөлдөөж хатаасан йогурт. Тэгээд энэ нэрс, гүзэлцгэн, манго гэсэн юм дотор 3 төрөлтэй. Тэгээд нэрийг суулгая. Сонгодлоо. Тэгээд гаднаа ийм бүрхцэн цагаан шоколадтай. Энэ гэхдээ шар өнгөтэй манго юм шиг. Энэ гэхдээ бараг л амт амтгүй заяа. Зүгээр тэр гаднах цагаан шоколадных нь амт байгаа. Миний бодлоор энэ ямар ч сахаргүй байх дотроо. Зүгээр гадуурын шоколадаар бүрдсэн дотроо тэр йогурт нь бол сахаргүй. Тэгээд йогуртын амтч байхгүй. Энд бол 10-аас 3 оноо. Дахиж би бол яг өөрөө зорж болохгүй. Тэгтээ сонирхолтой. Хэрвээ яг йогуртных нь амт ядаж гоё юм давмгай гоё йогурт амтгтан бол бас гоё шүү. Тэгээд йогуртны амтч байхгүй зүгээр нэг юм хоосон болохоор тэгснээ зүгээр юм цагаан шоколад амтгтаад байгаа болохоор 10-аас 3 оноо. Гэтэ муухай юм бол байхгүй л те. Зүгээр жоох амтгүй. Дараагийн болохоор нэг юм жижигхэн бас юм чихэр байгаа юм. Тэгээд мэдгүй манай дүү хэлэхдээ надад энэ юмнээс нэг юм хутгах шиг юм гардаг мардаг юм шиг байгаа нь л гээд байгаа. Тэгээ би бас мэдгүй манай дүү ч өөрөөсөө мэдгүй. Тэгээ энийг нэг юм чихэр харагдчихна. Ой. Манай дүү ярьсан хутгах нь энэ юм шиг вэ? Тэгээд энэ хамбархцаа бай. Үнэр нь яг хөөсөн чихэр шиг үнэртэж байна. Тийм. Нүл сахар. Яг цагаан сахар. Энэ нь яг ямар учиртай юм бэ? Зүгээр л юм бариулна юм уу та? Яг л хамбурх замдаг чинь. Гэхдээ амар их сахартай юм. Амт нь бол байна. Гэхдээ амар их сахартай. Араас за тэгэхээр 3 оноо. Хамбурхтай амтагдчихээн. Тэ савлага мавлага бас сонирхолтой. Гэхдээ амар их сахар. Дараагийн нь болохоор би өмнөх бичлэг дээрээ бас оруулчихсан. Яг анхны видеон дээр хаа. Яг анхны Chinese snack part 1 дээр би яг хүү миний хүсмөстэй юу болоод яг энийг идчихсэн. Тэгээд би дахианы сарванд амар туртай ахгүй юу? Яг юм амталсан. Тэгээд манай дүү надад ийм томыг авчирсан байна. То ийм нэгээр ингээс авалцсан. Тэгээд шар нь яг амар гоё. Халуун ногоо гүйлүү, халуун ногоо багтаач лүү. Яг ингээд харахад тэ жоохон юм гоо зүгүү харагдаж байгааг нь мэдчил байна л та. Тэгтээ хэрвээ та нар яг ингэсэн үст. Хэрвээ та нар тэ ингээд урагшаа яваад яг энийг олж хараад тэ харуул үнэхээр нэг туршаад үзээрэй гэж энэ бол миний чин сэтгэлийн хүсэлт шүү. Яг мэдчихээн тэ жоохон гоо зүггүй байгаа гэхдээ амар гоё ахгүй. Тинэрээ энэ сарвуу бас амар юу коллагентэй. Октода коллагентэй шүү. Энэ л үлдсэн байна. Тэгээд
энийг би ер нь бол дүүтэйгээ хамт хийсэн дээр юм болов уу гэж бодоод. Тэг юмсааш нэг задлаад харъя юу юм болов. Яа чи тийм дотроо юу байна гэдгийг. Ямар олон жижигэн. Оо ямар хим юм бэ ч дотроо. ийм юмнууд байна. Нэг юм гэж шахдаг нэг юм байна. Хичнээн юм байна. Вау. Тэгээд дотроо бас дахиад юмуд байна. Ийм халбах сэрийн мэрийн ийм хэм юмнууд байна шүү дээ. За тэгээд энд бас нэг юм заавар нэг. Заавар нь гэхдээ миний бодсоос ямар жоох юм бэ. Ямар ч ч эднээ ингээд зуурж сольж утгаад тэгээд эцэст нь ер нь бол ийм чихэр болгож идэх хэрэгтэй юм байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ 3 жимснийх нь энэ хэв яг ямар учиртай. Би нэг гоё хийчээд тэгээд яг амсъя заяа. За би нөгөөдгөө хийгээ буцаад ирлээ. Тэгсэн чинь амар гадаа харанхуй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь л хийгээд жоохон төвхтэй. Тэгээд яг би тэ жоохон юм гаргийн сушиг бий болголоо л доо. Тэ энэ гэхдээ үнэхээр бодсноос амар хэцүү юм байна хийхэд заяа. Тэгээд яг энэ бол бас тэ бас харагдчихаас тэ. Тэг мэдгүй энэ ингээд нэг илүү гараад байгаа юм уу юу болоод байгаа юм мэдгүй. Тэгэд энэ бол өстө мэдгүй үнэхээр мэдгүй байна. Тэгээд миний бодлоор заавар нь бас амар хангалттай биш юм шиг санагдлаа. Тэгээ одоо энэ бас дахиад нэг юм юмуд байгаа байхгүй юу? Энэ нь одоо ингээд колоны амттай болттой гэдэг юм. Энийг нь одоо бас дээр нь ирсэн хасгаал идэх хэрэгтэй юм шиг. Чи юу тесэрдэг чихэр шиг юм биш үү? За саяных болохоор тийм байх тесэрдэг чихэр юм байна. Энэ дээрээс тавьчлаа. За энэ энэгээр бүр тесэрдэг хэлбэрээд хазъя. Ийм амт бол байхгүй мэн зүгээр л сахар л юм шиг байна. Энэ манад. Энэ хүрэлцэн байгаа нь 7 байц шиг юм байна. Бохны амттай байна. Тэгээд будаа шиг энэ юм болохоор нэг тийм айгүй бага сахартай. Ер нь бол нэг юм нэлцэнхай будаатай жоохон төстэй юм байна. За одоо энийг амсаж байна. Хийхэд бол сонирхолтой. 2-3 найз нөхдөр ч юм уу хийвэл амар сонирхолтой юм байна. Гэтэ жоохон стресс төлж магадгүй. Миний бодлоор ингээд заавар нь амар хангалтгүй юм шиг санагдлаа. Тэгээд амт нь бол гоё биш. Зүгээр л сахар амтагдчих. Тэгээ би сая бичлэгнээс нэг 2 мөлдөөч. Нэг ийм чихэр. Тийм жожгоонга. Энэ бол ингээд нэг хурууны баг нэг юм 2 үе шиг. Тэгээ дотроо бас амар хөөрхөн олон ширхэг байгаа гэдэг. Тэгээ энийг амсч үзье. Бүр амар ганган байгаа цараа дотроо тэгснээ сакуратай. Нэг тийм юуны өнөр өнөрч чинь гаднах уутныхын пластикийн өнөр. Тийм амар сүртэй юм нэг хамтагдахгүй зүгээр жоохон маш жоохон сахар хамтагдчих. Гаднал нь амар хөрхөн. Энэнд 10-аас 5. Нараа хөрхөн юм шиг. Амар гаатай юм. Тийм жимсний чим шиг нэг тийм амттай юм байна. Гэтэ юуны амт вэ гэдгийг би өстө хэлж мэдэхгүй байна. Мод бас өөр юм. Ингээ цүн мөхөнд ийцэн бахад. Энэ зүгээр гаа шиг гэтэ тийм гааны тийм
юу гэдэм бол сэнгэнж байгаа амар тод гааны төр сэнгэнэх байдал гэх үү. Сэнгэнж байгаа нь амар хүчтэй юм байна. Энэ 10-аас 8 хөрхөн юм жижигхэн савлгаатай дотор амар олон ширхэгтэй. Өдрийн ер нь миний бодлоор хамгийн гоё энэ тэр нөгөө нэг юм лего шиг ингээд өрдөг тэр эрдэнэ чихэр амар гоё юмтай. Тэр бол миний бодлоор энэ бичлэгний яг хамгийн гоё юмтай юм нь шин зүйл байлаа. Хамгийн онцгүй нь гэвэл яг энийг бол өстой ахгүй гэсэн зүйл нь тэр нөгөө нэг хөлдөөж хатаасан йогурт. За тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Анхнаас нь subscribe дарж намайг дэмжсэн найзуудтай баярлалаа. Миний бичлэгийг үзээд subscribe дарж орж ирсэн хүмүүстээ баярлалаа. Энэ бичлэгийг үзээд бас subscribe дарах гэж байгаа танд баярлалаа. Тэгээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Дараагийн бичлэгээр ерөнхийдөө арсны асуудлынхаа талаар бичлэг хий гэж бодож байна. Та нар харах юм бол одоо миний арс харьцангуй дайжгүй болчихсон байгаа. Гэхдээ яг бүрэн амар гоё болоогүй. Гэхдээ яг айгүй хэцүү байсан үеүдээ бодвол хамаагүй гоё болцсон байгаа. Тэгээд та нарт сонирхолтой гэвэл яг энэ арсны асуудал батганы талаар бичлэг хий гэж би бодож байна. Тэгээд та нарт хамгийн сонирхолтой санагдсан нь аль нь байсан бэ? Бас комент хэсэгт бичээрэй. Арсны асуудлаар бичлэг оруулах уу яах уу тэр талаар бас санал сэтгэлдээ комент хэсэгт бичээрэй. Би бүх комментиг уншиж байгаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Тэр хүртэл баяртай.